Дэлхийн Олимпийн өдөр Монголын тамирчдын байрыг тохиолдуулан дархны ууган 1-р сургуулийн 1989 оны Чимбэлэг Цэрэн ханд багштай 8-ийн В ангийн хамт олноос төгсөлтийн 35 жилийн ойн хүрээнд өсвөрийн тамирчдын дунд сагсан бөмбөг гар бөмбөгийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээн маргааш буюу 6 дугаар сарын 25-ны өдөр Дархан United Arena зохицолборт болно. Иймд хүүхэд залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Дархан уул аймаг бол энэ жилийг 2024 оныг өсвөрийн тамирчдыг дэмжих жил болгон зарласан байгаа. За ингээд Монгол улс даяар хүүхд хамгааллын бодлого хэрэгжиж байна гэд шаа чадандаа хүүхдийн төлөө өсвөр насныхны төлөө олон ажлууд одоо улс даяар аймаг даяар зохион байгуулагдаж байгаа учраас бид нар одоо 35 жилийнхаа ойн баяраар ямар нэгэн нийгэмлүү чиглэсэн тийм ээ аймгийнхаа хүүхдүүдийг дэмжсэн ийм ажлыг одоо санаачлан зохион байгуулж байгаамаа. Үүний нэг ажил нь болохоор маргааш одоо 25-ны өдөр U17 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж байгаа сагсан бөмбөг болон гар бөмбөгийн уралдаан байгаа. За энэ нь болохоор эрэгтэй тамирчид нь гар бөмбөгийн уралдаан, эмэгтэй нь бол сагсан бөмбөгөөр одоо уралдах ийм тэмцээнийг одоо саяхан нээлттэй хийж зохион байгуулсан United Arena спортын зохицолборт одоо зохион байгуулахаар шийдвэрлсэн. Тэгээд бүхий л одоо шагнал урамшуулал санхүүгийн дэмжлэгийг одоо 8-ийн В ангийн Чимбэлэг багштай, Цэрэн багштай ангийн хамт олноос гаргаж байгаа ийм сайхан хүмүүлийн ажлыг зохион байгуулж хийж байна. Өнөөдөр одоо 24-ний 16 цагт арена зохицолборт техникийн зөвлөгөөнтэй тэгээд нэлээдгүй олон хүүхдүүд уцаар бүртгүүлсэн байгаа. Тэгээд мэрэгжлийн шүүгчдийг бид нар авсан байгаа. Тэгээд тэр шүүгчтэйгээ хамтраад өнөөдөр арена зохицолбор дээр 16 цагт техникийн зөвлөгөөн дээр оролцоорой гэж хүсэж байна. Тэгээд шагналын сан нэлээд өндөр байгаа. За медальтай тэгээд хүүхдэд минь идэвхтэй оролцоод өөрсдийнхөө спортын хөгжлийг дэмжээрэй гэж уриалмаар байна. Дархан хотын үе үеийн төгсөгчид уулзалт ойн баярын нэг хэсэг болгож хүүхэд багчуудын хөгжлийг дэмжсэн ажлуудыг ивент итгэж тэдний дунд тэмцээн, уралдаан, сургалт зөвлөгөөнийг зохион байгуулдаг болоосоо хэмээн 8-ийн В ангийн хамт олноос уриалж байна. Үе үеийн уулзалт ойн баяраа тэмдэглэж байгаа найзууд одоо ингээд хүүхэд багчуудынхаа уралдаан тэмцээн зөвлөгөөнүүдийг ивент итгэж хүүхэд багчуудыг уриалж иймэрхүү ажлыг санаачилж байгаарэ гэж үеийнхнээсээ хүсэж байна. Энэхүү сайхан тэмцээнийг эхлэлийг Дархан хотод анх тавьж байгаадаа туйлын баяртай байна манай ангийнхаа. Нийт 35 жилийн оны мэндийг ангийн сайхан хамт олонтой хүргээд мөн нийт төгсөгчдөө бас 35 жилийн хойно мэндийг хүргье. 89-с 81 онд. Хүүхэд залуусыг спортоор хичээллэх урам зориг боломжийг дэмжиж байгаа 1-р сургуулийн Чимбэлэг Цэрэн ханд багштай 8-ийн В ангийн хамт олонд нийт хүүхэд багчуудын өмнөөс талархал